Эмээ ямар хөх дэмжиж ийсэн. Бас бүхэд дуртай сайн эмээ биш үү тэр. Эмээ бол ерөөсө хаасаг бол бүх хөвцөл дэмжин. Харцаг цагаан сарын барилдаанд ажил гарах уу? Биш нэг юмнаас болвол тэгэл шууд зүгээр гэж байгаа. За боллоо гэж болчихдог юм шүү. Цагаан сарын барилдаанд бэрхшээлийн талаас сайн идэж авахгүй бол сэтрэх аюулууд бас айгүй. Бас сайхан аваргуудтай одоо тэр барилдаж явсан дурсамж байдаг юм би одоо ус хоёр аваргын яманд гарч ус хоёр аваргатай нэг салингийн ойд нэг барилдаж байлаа. Магур сарын заантайж барилдаж байлаа. Тэр шанд дотор луу ичсэн байсан гэд хүмүүс их ярьдаг байсан. Манай одоо ээж эднэр Бэлгийн тоолын 17 дугаар жарны хилэн тэхмэх модон луужлын сар шинийн баярын дугаар эхлэхээр бэлэн боллоо. Манай өнөөдрийн дугаарт Монгол улсын орсон баяр сайхны Орхон баяр Арслангийн багш Монгол улсын ард цаг төвдөн дөржийн өсгөрөөдөө аймгийн зан дорж холбон нар маань одоо зочноор оролцож байна. За тэгээд бидний ярилцах сэдэв бол одоо цагаан сар тийм ээ. Цагаан сар гэдэг бол одоо бас бидний хүүхэд тухайн насны хүмүүсээс асуухаар хүүхэд тухайн насны цагаан сар их гоё болдог гэж одоо ярьдаг. Өсгөрөөдөө харьцахын тухайд одоо цагаан сарын тухай бас нэг өөрөө хуваалцаач. За Монгол түмний уламжилт одоо баяр сар шинийн баяр за хаврын одоо өвлийг өнтөө сайхан давж өрөө хавртаа одоо инх мэн сайхан залгасны одоо баяр. За хүүхэд байхад бол одоо ер нь хамгийн сайхан баяр цагаан сарын баяр байжтэй гэж. Хоног тоолон хүлээдэг цагаан сард өгөөд ирэхээр за унах морой бэлтэн, өмсөх дээлээ бэлтэн. Тэрний хажуугараас нөгөө нэг хэсэг хайлуудаа бас. За ер нь нэг шинийн 3-4 хүртэл явхад чинь төв дуусгаал урд өндийн ингээл ингээд ер нь вакцаатай юм байна даа гэсэн маягтай. Тэгжил одоо хүүхэд байхад догдолж хүлээдэг томоохон баяруудын нэг байжээ цагаан сарын баяр. Ер нь тэгээд цагаан сар ч юм бол одоо бас ахавт наснаа одоо сайхан хүндэлдэг, дээдэлдэг тэрүүгээрээ хомцлогтой. Тэгээд одоо сая манай харцаа ярьлаа. Өвлийг одоо бас үнтэй сайхан давсны баяр гэж ярьдаг. Манай Арслангийн тухайд одоо цагаан сар, өнөл одоо өдөө нутгийн цагаан сар, өдөөний хүүхд учраас одоо өдөө хүүхд тухайн цагаан сард гаргаж байсан багтаа тэгээд одоо ер нь одоо Улаанбаатар тэгээс сууршмал амьдарч байна. Хот хөдөөгийн ер нь ялгаа юу гэдэг юм болов? Ер нь цагаан сарын баяраар төлөв хөдөө очиж тэмдэглэхийг зорддог. Ер нь Улаанбаатарт шинжилсэн төгөл байхгүй тий. Хөдөө аав ээж дээр л. Одоо ингээл одоо барилдчаал ороод гараад авчихдаг уу? Тий. Барилдчаал ороод гараад. За хүүхэд тухайн насны бас тийм мартагдчихгүй зурвсамжууд байдаг шүү дээ. Одоо сумын төвөгтөч сайхан айл хийсэн. Айлыг нэг эгнээс нахгүй бол нөгөөг нэг дуустал нь авдаг. Тэгэл одоо ер нь алгасалгүй авдаг. Үлдсэн айл байвал бүр эргэн харуулж байгаа. Ядрыг хүүхэд тогч одоо юу байлаа шүү дээ. Одоо нөө айл цагаан сараар айл хийсэн. Дэвтэр их өгөн сумын төв дээр. Тэгэл одоо нэг эгнээс дуусгаал тэгэл дэвтэр өгсөн айлыг жоохон дурамжхан бас жоохон дэвтэрэн дээр бас өөр юм өгсөн айлд их дуртай тэдний их гоё юм өгчүүлээ шүүгээд бас бие биендээ бас нэг дамжуулах тэдний их ачтайхан юм өгчүүлээ шүү. Тэгэл уурчдаг. Тийм байсан. Ороод тэр чи одоо тэгэл үүдэнд нь бие биенийг нодраал зогсож чинь тэгээд. Энэ тухайд бас аавч дээр очиж ганцаар орохгүй. Тэгэл ер нь зорддог доо нутагтаа ч нараа харж цагаан сар хийгээд байдлаас л. Дурсамжтай сайхан зүйлүүд байгаа та төвгөд хүнээс. Тэгээд таньж мэдхгүй ч гэсэн сумын төвийн айлууд мэрсэн бичиж байгаа сайхан шууд аавалгаар шин. Шууд одоо бэлгээгээд ороод ирсэн. Араа хийнх юу өгсөн байна гэл. Одоо бидний хүүхэд өгч өдөөний айлууд боо их өгдөг байсан. Том хэвийн боо өгдөг. Тэгээ нөө мөрнийхэн ганцганд одоо шуудаан ганцгалчих. Тэгээд ганцгалаад яасан хоёр боо ч айл өгөх болгол дүүрээд байдаг. Тэгээд мөртөө хүүхдүүд чинь цагаан сар айлч өгч ерөн зүгээр таавар айлч явах гэсэн айлаас айлын оронд улаан угаараа тавьчихдаг. Тэгээд ганцгалсан боовчл байнгын балбаатай орой очихтол бүтэн юм байхгүй шууд очдөг байсан л да. Одоо өдрийн хүүхд тухай цагаан сар бол их сайхан миний хувьд л их дурсамжтай сайхан зүйлүүд их байдаг л да. Одоо бүх их сонирхон радиогоор бүх сонсон. Бид нар хөдөөний хүүхдүүд бол 80-аад онд бол радиогоор л бүх сонсон. Тэгээ одоо тухайн үеийн тайлбарлах ширх гоё ярина л да. Увс аймгийн Харихрагийн дэжээлийн сангийн ичхэн жил улсын зан тулгаа яриад барилдаж байна. Одоо энэ замынхаа тоосыг гөвжимжилэг одоо спортын төв ордны гадаа зээл 130 машинаа 50-аад барилдаж байна гэж ярьдаг. Тээврийн жолооч. Тэр мэрч чи одоо нэг хөдөөний хүүхдүүд бид нарт бол бөкс нурд хүүхдүүд бол их гоё содон сонсогддог л доо. Одоо жишээ нь Баян-Улгийн аймгаас одоо Монгол улсын Гавьяа Тамирчин улсын арцаа бахад ирж барилдаж байна. 1500 км-ийн цаанаас ирж одоо барилдаж байна гэдэг. Тэр яриа бол одоо миний одоо хүүхэд тухай насад бол их тод үлдсэн байдаг. Ер нь одоо хөдөөний хүүхдүүд ч одоо цагаан сарын барилдааны битүүний өдөр чинь барилдааны урд өдөр ажил төрлөөс хэмжүүлж байгаа бол радиогоор л одоо сонсдог. Радиогоор л одоо бүх юмыг төсөөлж ойлгодог байлаа шүү дээ бүхийг. Тэгээд тэр үед одоо цагаан сарын бас их гоё бөхчүүд, содон нэртэй бөхчүүд их байсан. Улсын арсан мөнгөн, улсын зан гიშгэн, улсын зан тулгаа, улсын чин жала,
улсын харьцааг бахайт гэдэг юм уу, улсын нэчин улаан хууч гэдэг юм их содон гоё нэртэй бөхчүүд одоо барилддаг байсан нь одоо бас надын хувьд бол цагаан сарын хувьд бол нэг гоё тийм тогтмол одоо сонсог санагддаг юм л да ер нь. Тэгээ мал хүртэлдэг сайхан битүүний ороо нэг 50 идээжлэл хот руугаа ойртол оройхондоо нэг айл болгоны тооноор нь уур савсаал нэг цаагаараа бас нэг онцгой сайхан шүү цагаан сарын баяр гэдэг бол. Миний хувьд бол тийм л одоо их мартагдчихгүй сайхан зүйл байдаг. За манай Дорж Чулам зааны тухайд бас л одоо өдөөний хөвгт. Тий. Өмнө аймгийн манлайсан. Цагаан сараа өдөө хүртэл одоо тэмдэглэж байна. Тэгээ өдөө эмээж ярьтайгаа цагаан сараа хөвтөн. Тэгэл оройн сайхан, битүүнийх орой сайхан гэр орноос хөврлээл. Тэгэл маргааш өглөө цагаан шарж нэрээ нураан гаргаал, мөрөөн гаргаал. Тэгэл малаан бэлчээчэл тэгэл мөрдөө унаал айлсэл. Тэгэл багадаа нэг жоохон мөртөө айлсж бол жоохон том болонготаа найзуудтайгаа нийлэл. Яавтай жоохон холор жоохон айлсэл. Тэгэл ер нь нутгийнхаа айлуудыг дуусгаал. Тэгэл оройн тэгэл сумын төвөр ах дүүнээр авалдаг гэсэн. Жоо том болчихоо ч нэг айл хийснэ гэж байхгүй хичээд. Багадаа сургуулийн хүүхэд байхдаа бол тэгэл нэг шиний нэгний өдөр тийшээгээ сум дээр авч болох гэж. Тэгэл дортой үлгэн бараал тэгэл айл хийсэл. Ер нь бол Улаанбаатарт бол цагаан сар ерөнхийдөө бас шиний нэгэн шиний 2 3 гол ер нь тгсэлчдэг шүү дээ. Хөдөөнийхөө чинь бол сайхан надад байдаг шүү дээ. Арай нэг жоохон тийм хөмөгдмөл ихтэй тий. Тий, Улаанбаатар. Яг л одоо ах トゥ хамаатан сарлаа. Тий зорж ягаал тэгсгээл тэгэл ер нь өдөөжин бол бид жир нэг 6 7 хүртэл тэгэл сайхан юу шүү дээ. Ер нь хөдөө сум бол ер нь өргөн дэлгэн төлөв шүү. Өрөн тэгэл одоо шиний 7 8 ингээд бид нар хаяа нутгаар очихтол ер нь сайхан алайгаал төвөр айлс сууд ингээд явж явах жишээтэй. Ер нь бол илүү хөдөөнийхэн бол илүү бас түгээмэл өргөн. Манай говийнхан бас ер нь заавал цагаан сар гэлтгүй тэр жилдээ уулзаагүй хүн байвал тэр заавал золгож уулздаг тий. Хизээ хооч байсан ер нь золгодог. Манайхан ерөнхийдөө их сүрхий золгодгийг. Одоо жишээ нь одоо манай дундгуу Эрдэнэ далай гэдэг. Одоо зуны дэлгэр найр наатам дээр тэр настай хүнийг ер нь хүндэлж ер нь тэгэл өөрөөсөө ах хүн бол уулзаагүй хүн бол заавал шүү золгоно. Хотод бол тийм биш шүү дээ. Одоо сайн уу? Сайн ингээл одоо гар барайл тэгэл өнгөрчих юм бол да. Манай харцгийн тухайд одоо цагаан сарын барилдаанд нэлээд олон жил барилдсан байх. За ер нь хамгийн дээд амжилтыг хэдэн онд үзүүлж байв? Хэдэн оноос эхэлж барилдсан юм бол? За бүгчүүд бол сар шинийн барилдааныг өнгө шинжсэн барилдаан гэж хэлдэг. Тухайн жилд ер нь бие бас ямар шуухан байгаа ингэ жилийнхаа өнгийг үзнэ гэж ярьдаг. За ард түмэн бол бас сар шинийн баярын одоо бүхэн барилдаанд бол их дуртай. Одоо тэр барилдаан бол одоо яг жинхэнэ одоо сайхан тийм өнгө шинжсэн эдэр залуу хүчтнүүд хэн одоо тодорч гарч ирж байгаа хэн сайн байгааг одоо харах гэсэн ингэж өсөө хүлээдэг ийм барилдаан. За би бол сар шинийн барилдаанд олон барилдсан. Тэгээд ерөөсөө шивгүрч энэ төр байгаагүй. Аманд бүр залуу бүх аманд гарч ирсэн. Өсгүйр аваргын аманд 2-5 онд гарч ирсэн байна. Шинээр одоо Монгол бүхийн дивжин тодорч гарч ирсэн алдартай бүхчүүд сар шинийн барилдаанд бас улсын цол аваг байхдаа өндөр амжилт үзүүлсэн тохиолдлууд бас нэлээд байдаг байхгүй. Хангаа аварга аймгийн арслан золтой 2 ч үзүүлсэн шиг санагдчих байна. Гамбат Арслан, Магалжив зан, Санжаа дам гэдэг Мөнгөнбаатар харцаг гэдэг олон бүхчүүд одоо сар шинийн барилдаанд одоо төрөө үзүүр булаалдаж, төрүүлж, үзүүрлэж энэ төр тодорч гарч ирж байсан. За сар шинийн барилдаан бол ер нь Монгол бүх ирээдүйд одоо ямар залуучууд яаж тодорч гарч ирж байгаа гэдгийг их харагддаг ийм барилдаан болов уу гэж боддог юм миний хувьд. Манай Арслангийн тухайд одоо цагаан сарын барилдаанд ерөнхийдөө зөв төрхөн барилдсан байх тийм ээ. Их зөвхөн барилдсан цагаан сарын барилдаан. Нэг л барилдсан. Нэг л барилдсан. 2 л барилдсан. Зөв. Ер нь цагаан сарын барилдааны тухай юу гэж боддог вэ? Ер нь хүүхэд тухай нас одоо тэгээд битүүний орооч одоо бүхэн барилдаанд үздэг Монгол хүн гэж үсэн юу байх вэ тийм ээ? Тий. Хүүхэд тахтаа тэгэл битүүний өдөр бүх юм бэлдээлгээл зургтныхаа өмнө битүүний бүхийг үзгээл яараал тэгдэг байсан. Цагаан сарын бүхэн барилдаа сайхан шүү дээ. То мартагдчихгүй нэг одоо хүний сэтгэлд нэг үлдсэн барилдаан байдаг шүү дээ. Тэр жилийн цагаан сарын барилдаан ч юм уу сайхан барилдаан болсон шүү тэргээд хүмүүс ус ярьж ил байдаг л да. Тэр би ч нэг хүүхэд байхаас л одоо бөхөр өвчсөн юм байхгүй. Нэг үеийн хүүхдүүд тааруул ер нь хаач байсан нэг барилдчихгүй гэнэ ингээ хүм оргоогод явуулдаг. Тэгээд цэрэн мунцаг гардыг л ер нь харж шүтэж ил одоо Монгол бүхэд одоо дурлаж эхэлсэн юм байна. Тэгээд цэрэн мунцаг гард Мөнхөрдөн Арслан 2 сар шинийн барилдаан тэр одоо 8 дээр үлээ
баруун давуулж гуйдахт нь зөрж ячаад давдаг. 97 оны цагаан сарын барилдаа байна. 8 шивгүй 8-ийн барилдаан шиг дөрөвдүгээр тунсан юм биш. Дөрөвдүгээр тунсан дээр. Тэгээ цэрэг монцон тэр жилээ үзүүрсэн. Үзүүрсэн Батэрдэн аврагтай барилдаж үзүүлдэг. Тэр барилдаан л одоо миний хувьд сар шинийн барилдаа үзчихсэн барилдаанууд дундаас нь огт цаанаас гардггүй. Яагаад тэгэхээр миний бүх сайн барилдаж тэгж үзүүр дөрөнд үлдсэндээ нэгт хоёрт гэвэл тэр үед нөгөө хоёр эрднийг ийд сайн байх үед хайсан хүмүүс ч бас ховор идэв гэсэн. Тэгээд яг дархан баруун давуулж гуйдан дээр нь зөрж чадахгүй тохиол хайж исэн. Тэр одоо ч миний нүдэнд бол бас татхан санагдчихээн. Тийм гоё барилдаан. Тэр л хамгийн их сонирхолтой сайхан сэтгэл тоногсон. Тий, сэтгэл тоногсон барилдаан байж. Бас нэг барилдаан яг Сумын авраг начин золтой нэг баяр сайхан зааныг мушгаад 96 оны цагаан сар. Тий. Тэгт бас их гоё барилдаан болж ирсэн шүү дээ. Тий, улсын начин золтой. Баяр сайхан заан ч одоо тэр үед бас эд сайн байсан. Мундаг байсан. Яг зүүн давуулж аваад дайраад явсан тэн дээр нь мушигдчихсэн. Тэгсэн. Дараа нь гандагтах гэртээ тунаад ундаг үү тий. Тэгээ орох гэж яваад гандагтах тэгээд үлч унтсан хаа. Тэм тэр үеийн барилдаан учраас одоо л яг л бидний үеийн хүүхдүүдийг тэгээд жинхэнэ дэлгэцийн өмнө үеж бас Монгол хүүхэд дурлах тийм том шалтгаан болж штэ. Ер нь энэ 6 зам бол ер нь Монгол бүхий хөгжил бол үнэтэй өнөмөр оруулсан. Монгол бүхийг бүр бүтцээр нь ингэж том агуулгаар нь ч бас өөрчилсөн болов уу гэж боддөг штэ би. Манай дор чулуун зааны тухай цагаан сарын барилдаанд одоо урд нь хэдэн удаа барилдав. Биш цагаан сарын барилдаанд ер нь барилдаг ш. Барилдаг бол амжааг бол явна. Багтаагаар явж байгаа энэ жил орж байгаа бах тий. Тэгээд нөө дээрэс нь нэг сум руу унаачаа ховор болохоор тэгээд эртхий яваад гэж нэг суман дээр ус зөөхөн шинэлдэг болохоор амбул цуглагны шинэлдэг болохоор очиж бас ажил их болтой. Тэгэхээр яваад гэдэг. Энэ жилийн тухайд бол одоо цагаан сарын барилдаан зодоглоно үстэй. Барилдана энэ жилийн явдал. Эмээ ямар хөхт дэмжижсэн бас бүхэд дуртай сайн эмээ биш үү тэр. Эмээ бол ерөөсө хаасаг бол бүх хөвцөлт дэмжин. Ямар ч бүхий. Тэгээ ямар ч давж байгаа бүхийг л дэмжин. Яста гоё эмээ байна те. Тэгээ хүүгээ мөх болгож идэг. Миний тухайд болохоор би 1984 оны цагаан сарын барилдааныг одоо их санаанд тод үлдсэн байт. 84 онд би радиогоор сонсч байсан. Тэгээд одоо улсын зан ишгэн гэдэг нэртэй бүх үзүүрс. Тэгээд тэр хүний нэрнээс нь ахгүй л надад их сонин сонсогдоод байсан. Тэгээд одоо би тэрнээс л гэж бүх сонирхдаг болсон 84 оноос. Тэгсэн нөгөө бүхэн ишгэн гэдэг бүхийг одоо 84 онд маш сайн одоо санаандаа ийдсэн байвч 84 оны улсын баяр наадам болдог. Улсын баяр наадмаар нөгөө ишгэн гэдэг бүхэн маань бас 7 даваа заан болдог. Тухайд бол одоо бүгд найрамд Монгол ард улсын заан гэдэг солыг хүртлээ гэж дараад явуулсан байсан. Тэгээд би одоо хамгийн анхуулаар ишгэн заан гэдэг бүхийг л одоо нэрнээс нь авахгүйд надад янхаар их татсан. Тэгээд тэр хүннээс одоо би бүхүүд их сонирхолтой болсон. Ер нь цагаан сарын барилдаанууд бол одоо сая манай харцаагаа ярьлаа да. Жил одоо барилдаан цагаан сар сонин. Тэр 1981 оны цагаан сарын барилдаанд Говьлтай аймгийн Дугуурын Нэмэх баяр гэж одоо улсын начин хүн л дээ. Тэр хүн тухайн үед аймгийн цолтой бүх хамгийн анх одоо шүвгийн дөрөвт үлдсэн байд. Аймгийн ярсан цолтой. За тэгээ ер нь аймгийн цолтой бүх бол ер нь тэгээ дээшээ ер нь сайн барилдсан тохиол ховор явж байгаа сүүлд нь одоо энэ Ганбаатар Арслан 1998 онд үзүүрүүлсэн. 2000 онд Магалжаа үзүүрүүлсэн. 2010 он Санжи Адамбата сая одоо 2 өдрийн барилдаанд 204 үүсэн шүү. Аймаг цэргийн цолтой 256 урд өдрийн барилдаанд төрүүлээд маргааш нь улсын аймгийн 256 төрүүлсэн. Тэр бол одоо бас л цагаан сарын бүхийн тухайд бол бас маш их ховор тохиолдол л доо. Ер нь цагаан сарын барилдаан бол 1963 оноос анх зохиогдсон юм билээ. Тухайн үед одоо өдөө аж ахуйн оршиологчдын баяр сар уусан барилдаан гэсэн нэртэйгээр явд. Тэгээс үүлдээ малчтын цагаан сар гэж 68 оноос л телевизээр гарсан юм. Тийм юм шиг байна. 64 оноос бол яг барилдаж эхэлсэн юм билээ. 64 оноос 71 оны хооронд бол 128 бүхэл барилдаад байсан юм билээ. Тогтмол. За тэгээд 71-ээс 91 оноос хойш эхэлж одоо 256 барилддаг болсон. Хамгийн анхны одоо 256 бүх 91 онд улсын тэр барилдааныг би одоо радиогоор сонсч байсан. Тухайн жил одоо Батэрдэн авраг төрүүлж Ганбаатар Арслан үзүүлж байсан. Хамгийн олон төрүүлсэн хүн бол Батэрдэн авраг. Батэрдэн авраг. Батэрдэн авраг амжилтыг эвдэгч бас эцүүл байх л да. Цагаан сарын барилдаан. Завсартай. Хамгийн сүүлд 2006 онд төрүүлсэн санагдаж байна тий. Тий. 2006 оны сар шинээр тэгсэн. Сумын аврагыг тавьж. Тэгсэн. Ер нь манай бөхчүүд бол ер нь цагаан сарын барилдааныг бол өнгө шинжсэн барилдаан гэж одоо бас баг наадамч гэж одоо ярьдаг. Улсын баяр наадмын дараа орох л одоо хамгийн том баяр л да. За энэ жил ч одоо хилэн тэхмэх модон луу жил одоо гарч байгаа. Ер нь луу жил бол одоо бас манай Монголын их олон алдар суут бөхчүүд бол луу жил төрсөн байдаг тийм ээ харцгаа. 1916 онд аврал. Чимэд очиргаа. Тэгэл тэрнээс хойш явна шүү. За тэгэл 64 оны луу тунгууд аргагүй тийм хүчрхэг
Монгол бүхний дивжин дээр одоо усан цол авч барилц үе үеийн бүхчүүд донд бол 64 76 хоёр чинь хамгийн бол усан цолтой бүх төрсөн 2 жил юм байна шүү дээ. 2000 оны лутангууд ч одоо цол аваад эхэлсэн. Одоо луу гэдэг амьтан маань өөрөө бас нөгөө дөрвөн хүчтний нэг гэж одоо монголчууд бэлэгддэг шүү дээ. Тэгээ луу жилд одоо бас хүү төрөх юм бол хүчит бүх болдсон байна гэж. Тэгээс одоо энэ нэвтрүүлгийг үзэж байгаа хүмүүс сайхан бүх хүүтэй болъё гэж бодож байгаа хүмүүст боломж байгаа шүү дээ. Тэг нөө дамтай аврагын нэг оногоо байдаг шүү дээ. Дамтай авраг айлд ороод нэг хүүхдээ бүх болохоор сайхан хүү нэг гэдэг чинь хөөе аврага надад чи эмэгтэй хүүхчүүд бүх төрүүдэрэй гэж байсан. Монгол хүүхэд дивжин тодорч гарч ирж байгаа хүүхчүүд дотор энэ 2000 оны залуучууд 2000 оны луутангууд бас их байдаг. Байна. Сүхбат тарцаг тэргүүтээ. За тэгээ энэ манай Дорж Балам гэж залуу одоо өмнгийн цэнхэр говьас Монгол бүхийн дивжинд ид одоо тодорч гарч ирж гялалзж байгаа. Одоо Монгол бүх сонирхогчд мэддэг болчихжээ бүгдээрээ. Өмнө говийн Дорж Балам гэж одоо ёстой л нэг хит захиж байгаа юм шиг шүдэнд зурж байгаа юм шиг тийм дүрсийсэн сайхан барилдаантай юм залуу. Бас луу жилтэй. Луу жилийн одоо том төлөөллүүдийн нэг. За тэгээ Балам бас энэ луу жилийн бэлэгдлийн луу жилтэй холбоотой нэг сайхан дурсамж энэ төрөв яриач. Дурсамж одоо Өмнөг аймгийн цогцын сумын одоо 41 м нөө түгээн цохоо гэж байдаг. Нэг одоо Монгол улсын одоо Баатар бор гэж байсан хүний одоо тэр нас орсон газар гэдэг. Төвдөнгийн бор гэдэг үнэ. Тэрнээс яг тэр хөшөөнөөс жоо хойш яваад нэг шанд байдаг гэсэн. Тэр шанд дотор луу ичсэн байсан гэд хүмүүс их ярьдаг байсан. Манай одоо аав ээж эднэр зундаа нөө усууч нэг яг тэр шандаа хэрэглэхгүй ус гомждаг орхиод нөө тэр хавийнхны өвлжөөний усууд нүүж яваад тэгээд өвөл эрэхт нөгөө луун байхгүй тэр худагт ус орцсон. Устай болцсон ундрагна. Тэгээ одоо тэнчнээс одоо мал уудаг шүү дээ. Би ч бас ер нь энэ говь нутагт тэр луу ицсэн худаг гэдгийн талаар бас нэлээд тийм сонсч л байсан л да. За бас 1976 оны одоо луу жилтэй олон одоо бүхчүүд байдаг. Тэдний бас нэг одоо төлөөлөл манай Батнасан хүмүүс бас тайлбарлагчаар нь л илүү мэдхээс яг өөрөө бас барилдаж ийсэн гэдгийг бас нэг төдийлэн сайн мэддэг. Батнасан бол одоо Сумын баяр наадамд төрүүлж ийсэн, Сумын заан золтой улсын баяр наадамд 2 давж ийсэн. 2 давж. Тий, барилдсан бол би бол яг Батнасан нөө сайн мэдхийн хувьд бол ер нь нэг аймгийн арслан цал бол асуудалгүй тэгээд ер нь бөхөөрөг тууштай явсан бол сайхан барилдаад улсын цол авцсан байж ах чи боломжтой юм. Сайхан бие бэлдэр байгалийн өгөгдөл 2 гар бас их хүнд гартай. Ийм барилдаг залуу байсан тэгээд ер нь луу жилд бол их олон алдартнууд төрдөг юм. Барилдгаа бай гэхэд л тэгэл ер нь их олон салбарт бас алдартнууд байдаг. Тэгээд улсын начин Ганбаатар соёлын говь сэтгэлтэн сайхан алдартай тайлбарлагч юм байсан. Тэгээд улсын наадмаар 4 давд начин болсныхоо дараа штэ тэр чи. Тэгсэн хүмүүс тэгж ийсэн аливаа гамбо хурдан чи бөхөө тайлбар цаа чи гисүүдлээ гэж ийсэн ингээд. Батаргууч том бөхөө байлгүй яа. Манайтэй бол одоо тэгээд бас сайхан аврагуудтай бодоо тэр барилдаж явсан дурсамж байт юм би одоо ус хоёр аврагын яманд гарч ус хоёр аврагтай нэг сэлэнгийн ойд нэг барилдаж байлаа маяг урсар заантайж барилдаж байлаа аз сэргэл арсан таач одоо улсын наадмаар ус гээд сайхан бөхчүүдтэй бас барилдаж явсан түр сайхан эргээд бодож байгаа сайхан түүх юм да гэд би сая тэрхан бас нэг сар гаргаад энэ өвөр Монголоор ус мэлээ явал өвөр Монголд нэг барилдаанд оролцсон үзээд тэгээ сая хөдөө орон нутгуудаар хэдэн барилдаанд явлаа л да өөрийн өдрүүд тэгээд хөдөө орон нутгийнхан орхон баярыг л асуух юм наадах ч одоо хизээ барилдах нь вэ бэртлэгийн төлтэй гэсэн гайгүй болж байна уу гэж л асуух юм л да. Тэгээд бэртлэгийн төлөр нь ямар хөө байна? Одоо эдгээд гайгүй болж байна уу? Тэгээ бэртлэгийн эдгээд эмчилгээ хийлгээд одоохондоо сайхан болж байна. Хүмүүс их асуух юм өрөөч одоо яагаад барилдахгүй байна гэхэд бэртлэгийн төлтэй гэдгийг бол ерөнхийдөө хүмүүс ойлгосон байна хөдөөнийхэн. Тэгээд одоо бэртлэгийн төлөв нь яагаад эдэхгүй байна уу? Яаж байна л гэсэн юм л их асуух юм л да. Одоо пэнүүд чинь бол тэгээд тэгж л асуух юм. Тий. Удахгүй ер нь барилдах юм байна тийм үү? Тий. Цагаан сарын барилдаанаар дараа амжихгүй юм шиг байна тийм үү? Арай гарч амжихгүй. Цагаан сарын барилдаанаар бэртлэгийн төлөөс сайн идэж авахгүй бол сэтрэх аюулууд бас айгүй. Тийм дээ. Бэртлэгийн төлөөс л холуур байхгүй бол бүх хүн чи спортын хүн чи хэцүү шүү дээ. Тийм дээ. Нэгэн тиасны одоо сайн гам барайл тэгэл яаж гол барилдах нь. Тий. Бүхий орхоотнууд одоо пэнүүд нь болохоор орхон баярыг барилдаасаа л гэдэг юм л да. Харцаг цагаан сарын барилдаанд ажил гарах уу? 2016 онд тэгэл болсон тэр чигээр. Биш нэг юмнаас болвол тэгэл шууд зүгээр гэж байгаа. За боллоо гэж болчих. Улсын наадамд бас нэг үзэгдэн үстэй шаардсан юм да. Болсон бас.
За харцаг бол одоо бас сүүлийн үед одоо барилтаан байсан бүх тасгалжуулж алдар спорт орон дээр одоо бас олон сайхан шавнаар бэлтгэж байна. Шавнарч одоо бас рүүчээс одоо ингээ сайхан барилдаад Монгол улсын арслан золонд үрдсэн гэж явж байна. Өшөө бас одлоос одоо бас залуучууд бэлтгэж байна. Хэр олон одоо бөхчүүд өөр дээр чирэн бэлтгэл хийж байна. За манай алдар спортоор их түүхтэй газар. Тэг үндэсний спортыг одоо хөгжүүлж их олон жил ингэж авч явж байгаа юм байгууллага. Олон алдартай багш нар байсан. Бандин Ганбаатар, Жодын өвгөн хүү гэдэг. Тэгээ тэр багш нарынхаа одоо залгамж болж одоо ажил үйлсийг үргэлжлүүлээд алдар спорт орон дээр ажиллаж байна. Тэгээ одоогоор ер нь нэг 100 гаруй л хүүхэд байна. Өсвөр үе, залуучууд, насан туршид тэгээд 3 хэсэг гэх юм уу? Монголын өв уламжлаа, Монгол соёлоо одоо мэддэг, хүндэлдэг, дээдэлдэг. За Монгол бүхийн дивизэн дээр шудраг одоо сайхан өрсөлдөгч. Одоо ард түмнээ баярлуулж одоо баясгах. Тийм л одоо залуучуудыг л бэлтгэхийг одоо зорж ин доо. Нэг тийм дүрдээ орно гэдэг шиг л одоо яг тэрэн дээр л явж ин доо. Манай Орхонбаяр Аслангийн тухайд одоо бэлтгэл сургуулиуд бол баг багаар жоохон хийгээл байна уу? Бэлтгэлээ тогтмол хийж байгаа. Хийж байгаа. За өөр шигч нь одоо бас солонд хүрэх юмсан, Орхонбаяр шиг бүх болох юмсан гэсэн одоо хүсэл мөрөөдөлд хийж байгаа их олон хүүхдүүд байна л да. Одоо хөдөө оронд хэвж байгаад Орхонбаяр шиг бүх болно гэж ярьж байх юм. Тэднэртэй хандаж одоо бас өөрийнхөө амжилтанд хүрсэн бас замл мөрөөсөн бас залуу хууч үеийнхэндээ бас одоо шинээр бөхөд хичээллэх гээд бөхөр хичээлээ явж байгаа улсууд хандаж хэлэхэд юмсан. Ер нь тэгээд спортод бол нууц гэж байхгүй. Ерөөсөө гол юм хөдөлмөр. Хөдөлмөр хийн сайн тэр нь амжилтанд хүрнэ. Тэгээд тийм залуучуудтай хандаж хэлэхэд өөрсөндөө итгээд сайхан хөдөлмөрлөөрөө гэж хэлээ да. Өөрсөндөө итгээд хөдөлмөр бол одоо хүнийг Хүртэнэ. манай манлайвч Эрдэнэ Чулуунгой нэг сайхан үг хэлсэн байдаг үстэй. Хөдөлмөр хүнийг одоо сайн сайхан амьдруулдаг, хөдөлгөөн хүнийг эрүүл байлгадаг гэдэг. За манай Дорж чулуун тухайд одоо хаана бэлтгэл сургуультай хийгээд байна. Ер нь өөрийн үед их сайхан барилдаж байна да. Сурдан шалмгай бас манай Дорж чулуун чирэн бас тайлбарж явах гэсэн урамтай л одоо Балмынхаа барилдаа нэг бас хүн болгон чамааг бас ярьж байна. Сая хагацаар хэллээ шүү дээ. Одоо бас өдөөг ярдсан Дорж чулуун зан гэдэг чинь ард түмэн танигдсан гэдэг юм сайхан бөх боллоо. Бэлтгэл сургуультай хаана хийж байна? Ямар бөхчүүдтэй хийж байна? Ямар бөхшийн удирдлаганд ор хийдгийг. За бэлтгэл сургуультай бол одоо манай өмнө говийн говийн хүчтэн дэвжээгээд дэвж байдаг. Тэр дэвжээ маань одоо саяхнаас бөөнөрөө нэгдээд өмнө говийн бөхчүүд төр одоо бэлтгэл сургуультай хийж байгаа. Үндэсний бөхийнхөө. Дорж чулуун чирэн штангийг усан зэгсэн сайн хүчний бэлтгэлээр зэгсэн сайн хийдэг гэсэн баха. Үзүүлэлтээр нэг сайн ингэ дуулдаж байсан шүү дээ. Гайгүй нэг тийм амар бол биш. Дэмүүл Орслонгийнхаа төрсэн газар дээр нь очиж юу гэдэг хэрийн 3 алтхан гэдэг газар төрсэн гэдэг үү? Тий. Тэр газар очиж ирсэн. Тэгээд нэг саяхан өвөл барилдаанд явахдаа одоо нөө манай сумын цэргийн нарчин Бат Эрдэнэ гэдэг ахтайгаа бас яг тэр Дэмүүл Орслонгийн төрсөн нутагт очиод нэг жоохон арт сууж өгүүлээ. Тэгээд цаашаа барилдаанд явж ирсэн. Зөв. Дэмүүлгөө гэж арт өгөөж юм уу гэх юм тий. Дэмүүлгийн тийм үү акт арслан гэж. Дэмүүлгөө 1971 онд улс орны 50 жилийн явгаар барилдаж. Тэгээд манай тэр 50 жилийн явгаа зөвлөлт холбоот улсаас их олон дарга нар ирсэн юм байна. Косигэн гэдэг дарга ирсэн гэдэг баха. Тэгээд энэ төр дээр сууж байсан. Тэгээд засвал дээрээс гараад дэмүүлгөө чи хурдан гүйт ингэн дугруу. Тэгсэн тэр Косигэн дарга ч одоо тэгээд одоо манай төрцгийн хамтрал дай цайлаад ердөө тийм инээдэг үү дугуурдаг үү өгцөөтэй тийм хүн байдаг. Одоо яагаад байгаа юм мэддэхгүй одоо тийм нэг юм таалагдаад байгаа ч удаадахгүй ч юм мэддэхгүй. Тэгсэн дэмүүлгөө гараад гүйсэн чи тэр хүн гараад учиргүй хөхөрсөй гэсэн. Энэ хүн энэ олон хүндлээс хамгийн хурд нь энэ хүн байж тэгээд хөхөрсөн гэж тийм одоо борбож түн яриа байт юм л да. Дундговын наадамд ирж барилдаад бөхчүүд овцоо сольж исэн майханд залгүй одоо залуугүй хүүхэд гэж тий. Үрээдүү хүмүүр унцээд араа сольсон бас нэг жоохон дургухан маягтай байсан гэж бөхчүүд. Амны хүүхэд гарч ирсэн. Тавуугаа дэргүүттэй их олон бүх байсан. Тэгээд энэ аманд гарч байгаа хүүхдүүд одоо майхан чахацалтаад одоо цаашаа энэ майхнаас гарч одоо хувцас солилцохоо гэж байсан. Тэгээ маргааш наадмын үзүр төрөнд үлдчихэд нөгөө бүхий одоо асарт орж ирж дэмүүлгөө хувцас солисон. Солихтаа асуусан гэж байна. Өчигдөр энэ майханд багтахгүй шахацалтаад байсан бөхчүүд хайцсан бэ гэж асууж ирсэн. 55 он чаддаг их сони юм болсон юм шүү дээ. Бүхийг одоо бас тухайн үед одоо бас яасан ч гэсэн асуул байхгүй болоод. Малгайн арга ширээн дээр тавьчих жоод үздэг байсан. 256 бүх. Тэгээд даваа болгон суглаагаар.
Сайн бөхчүүд нь бас хоорондоо биенээ суулж унах тохиолдол бас байсан юм шиг. Хав дээр цоодлогоо төвдөө аврах хоёр таараа цоодлогоо хайц центр байдаг байхад. Ер нь Монгол бүхийн түүхэнд бас хамгийн тийм содон үлдсэн одоо түүхэнд гэж үлдсэн наадам бол тэр наадам юм шиг байна. 256 бүх хөрөлдсөн. Тэгээ бас тэр үеч одоо бөхчүүдийг бас жоохон хавчаад нутаг ус гэдэг юмыг зарлуулах энэ бойлуулж байсан юм байна бас. Бас манай Монгол бөхчүүс мэдээд юм туулж бас өдий өрсөн юм билээ л дээ бас. Оглогоо төрүүлж бадамгоо үзүүлээ. Пионер бадам гэдэг хүн бол үнэ. Тийм. Бүх гэдэг чинь бол ганцхан тэр одоо талбай дээр барилдаж байгаа бүхийг биш бүх хүмүүст одоо хамааралтай ийм үг юм байна. Хэрвээ би одоо бүхөө гэж өөрийгөө бодож л байвал одоо бүхэл юмн дээр одоо бүх байх хэрэгтэй байна гэж ингэж боддгийг. За одоо сайхан Ахмадаа одоо хүндэгдэг өрсөлдөгчөө одоо хүндэгдэг. Ер нь бол эхлээд одоо бэлтгэл хийж байгаа заал танхим барилдаж байгаа одоо ногоон дэвжээгээ хүндэл. Дараа нь бол багшигаа хүндэл. За тэгээд бол өрсөлдөгчөө хүндлээл гэж одоо зааж сургад юм л та энэ спорт маань өөрөө. Энэ цаг үед одоо яг эд одоо тодорч гарч ирж байгаа ирээдүй одоо Монгол бүхийн эзэд болохын залуучууд манаас ер нь их одоо өндөр соёлтой, боловсралтай, спортын одоо зөв төлөвшил, хүмүүжилттэй Монгол бүхийг бас нэг Монголын одоо шилдэг ирчүүдийн энэ сайхан өрсөлдөөнийг бас ард түмэнд их сайхан харуулсан ийм одоо олон сайхан залуучууд тодорч гарч ирж байгаад бол бас баяртай байна. За манай бодорчдын хувьд бол одоо эд сайхан барилдаж байна. Тэгээд одоо бас бөхчүүдийн талаар одоо ёс шударгын талаар бас. За одоо тэгээ ирээд үеийн залуучууд одоо барилж байгаа залуучууд болон одоо яг барилдаж гарч иж байгаа залуучуудтай хандж хэлэхэд одоо шудраг сайхан өрсөлдөөд одоо том цолтой Ахмад үеийн бөхчүүдийг сайхан хүндлээд тэгээ шудраг сайхан өрсөлдөё л гэж хэлээ та. За энэ цаг үед одоо сайхан эд барилдаж байгаа хүний хувьд одоо бас үеийнхэнтэй бас уриалах, санах, одоо бас анхааруулах тийм зүйл одоо өөрчлөн одоо санаа бодол байж л бай таарна шүү дээ тийм ээ бас. Одоо бас олон сайхан бөхчүүд нэгэн цаг үед өрсөлдөж байна. Түрүү одоо бидний ярианд дунд бол өрсөлдөгчөө бас хүндлэх гэдэг яриа бас нэлээд бас дурдагдлаа л да. Тэн дээр одоо нэмээд өөрөө бас санаа бодлоо хуваалцаач гэж. Монгол бүхэн эртээр үеэсээ бидэнд уламжилж ирсэн үндэсний том дархлаа. Тиймээс манай үеийн залуучууд болон дүүнэр маань, ах нар маань ёс уламжлалаа эрхэмлэн хүнд итгэж энэ сайхан үндэсний өв соёлоо зөв авч явцгаая. За бид бүхний саршны мэрэг зориулсан одоо 2-ын дугаар маань энэ түрээд ингээд өндөрлөж байна. Өнөөдрийн бидний урилгыг өгч хүлээн авч хүрэлцэн гэрж оролцсон орхон баярлалаа. Өсгөрөөд дуурцахтаа дорж уламд үүдэн одоо маш их баярлалаа. Та бүхэн саршиндээ сайхан шилцгээгээрэй.